сайн байцгаана уу. Бид Баянгаа багийн засаг дарга борын мөсөх гэж юм байна. Бид хүн ингээ Баянгаагийн маань иргэд зон олон маань ингээд намрын дунд царын бэлэгдэн бэрэлтэй буянтай бодонда нар хурдаг шигсэн гүү сайхан өдөр багийнхаа өдөрлөгийг хийгээд өргөмт сайхан наацгааж байна да. Багийнхаа өдөрлөгийн үйл ажиллагаагаар хурдан даагны уралдаан, цолгүй залуу хөгчүүдийн барилдаан, багийн залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн, мөн даарцын тэмцээн, үндэтгэлийн хүлээн авалт, мөн бүжиг мэт өвчин цэнгүүн гэх мэт үйл ажиллагаануудыг өргөмтлөгийн ёслол төгөлдөг сайхан зохион байгуулж байна. За ингээ манай Баянгаа баг маань байгалийн үзэсгэлэнт Баянгаа ашаан суглын чимээ нарангийн ашаа их мэт сайхан үзэсгэлэнт газруудтай хувь тал ярих гэсэн өргөн удамд үзэсгэлэнтэй Матад сумынхаа баруун болон баруун уртлаар мал сүргээ маллан иргэдэн тархан суурьсан амьдардаг. Манай багаас Монгол улсын аварга малчин 2, аймгийн аварга малчин 5, сумын аварга малчин 17 гэсэн алдар цуутай гавьяа шагналтай малчид байдаг. Мөн манай баг маань мал сүргийнхаа тоогоороо сумандаа одоо 20 сүргээрээ тэргүүлдэг. Ийм сайхан мал сүргээ өсгөн үржүүлж яваа малчид болон төрийн хаалбан хаагч ажилчтай амьдрал сурчдаг. Багийн төв дээр хүүхдийн тоглоомын талтай болон залуучуудаа цагаа зөв болсон өнгөрөлтөй сагсны шийд гэх мэт зүйлүүдийг хийгээд өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Баянгаа багийн иргэд малчид болон нийт Матад нутгийн ард түмэнд өвдийг өнтөд аваад уран хавартаа мэд сайхан золихыг хүсэн өрөөё. За намайг алтан Матад нэрдэг. Би манай багийн оноогийн өдөр сайхан болчиход манай нэгдүгээр багийн биднээс ааж байгаа. Би 812 онд 4 жил аяамаар хийсэн. Өөрөө ажиллаж болохоор багийн скуулдээ ястэмдүүд энэжтэй зам болдог. Баядрал зам болдог. Би тусдсан аяарыг бүгдэнд нь баярлаа. Матад сумын засаг дарганы хамгийн газартаа болон дагнартаа маш баярлаа. Өнөөдөр бид хүчтэй өдрийг аягүй хүчтэй өнгөрүүллээ. Урхан мөрний хүүхдийн хоцон бүдэл сайд хоо хүйсэдэг шиг эрчтэй. Allah.
За намайг Эрдэнэ очрын өсгөр гэдэг. За би Баянга багийн 2 дугаар багийн иргэн. За юуны өмнө энэхүү гайхалтай сайхан өдрийг багийн өдрийг зохион байгуулж байгаа багийн засаг дарга болон багийн иргэд нийтийн хурлын төлөөлөгч нар баярсан талархснаа илэрхийлье. За сайн байцгаана уу 5 хүндээ өдрийн амар мэндийг төвшүүлье. За багийн өдрөлөг нартай хуртай сайхан өдөр болж байна. За миний хувьд бас сагсан бөмбөгт орж багаараа орж төрүүлсэн байгаа. Мөн дарцад төрүүлсэн байгаа. Сайн байцгаана уу. Баянга багийн эмэгтэйчдийн зөвлөл их хэмжээлтэй байна. За энэ удаагийн багийн өдрөлөг маань нартай хуртай сайхан өдөр амжилттай зохион байгуулагдж байна. Олон уралдаан хэлцэнтэй багийнхаа иргэд нийтийг бүгдэнд нь бүх нийтийг хамруулсан сайхан арга хэмжээ болж байна. Урд урдны багийн өдрөлгийг бодвол иргэдээ бүрэн хамруулсан олон төрлийн арга хэмжээ зохион байгууллаа. Маш их өндөр сэтгэлтэй байна. За багийн ажлын алба болон багийнхаа иргэдэд өдөө сайхан өвлийг өгтөж сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За хорж идөө эрхэм хүндэт наадамчдаа эрхэм хүндэт үзэгчдээ Дорнод аймгийн Матас сумын Баян ханга багийн өдрөлөг зориулсан хурдан шандас даагны уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээрээс дөнгөж эргэж байгаа мөчиг зураглаачийн дуранд харууллаа. Дэлгэцний эмгтэн хөгд унсан сайхан хүрэн дааг гараад ирсэн байгаа. Баян цагаан уулын дахилга баяр наадам 7 турдсан. Сая зохион байгуулагдсан шар ууны дахилга баяр наадамд айргийн 3 турдсан. Дорнод аймгийн Матас сумын Баян ханга багийн залуу яаж буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн үрээ хүрэн дааг айргийн 4 дээр гарч ирсэн, 5 дээр гарч ирсэн урагшилж байгаа харагдаж байна. Хурдан даагны уралдааны өнгөн дээр Матас сумын сумын алдар туяач амрын бод уяач өвгөн хэр азарга сумынхаа баяр наадамд нэг төрүүлж хоёр хайрагдуулж асан. Тэгвэл тэр өвгөн хэр азарганых нь охин төлөөс нь гарсан хэр дааг энэ өдрийн баяр наадмыг хошуураад гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хэр даагчдаа энэ зууны энэ жилийн наран дор одоо 11 туяагаараа энэ өдрийн баяр наадамд оролдож байна. За тэгвэл түүний ардтал дээр одоо хүрэн дааг наадлаар нь буурал даагны буруудлаар гарч ирлээ. За бид нэвтгэн одоо нэлээд ширүүхэн уйлтай гарч ирээ. Тэр нь аман үзэн дээр гарч ирж байгаа харагдаж байна. За энэ буурал даагуудаа Дорн тамгийн Хэрлэн сумын харьяад за Хэрлэн сумын онгон адуу байгаа. За одоо Чанцал дулам гэж Баян ханга багийн залуу яа Чанцал дулмын хүрэн дааг аман үзэн дээр айргийн 3 дээр очир сүрэнгийн буурал дааг айргийн 4 дээр одоо халтар дааг гарч ирсэн байна. За энэ одоо Дорн тамгийн Матас сумын аймгийн алдар туяач Даваагийн Хууган баярын онгон адуу Монгол улсын аварга малчин хишиг тогтхын Бачаргалын халтар дааг 5 дээр за айргийн 5 дээр одоо буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг 6 дээр энэ хүрэн дааг гарч ирсэн байна. Энэ одоо шар ууны дахилга баяр наадамд айргийн архнаар хурдсан. Өгөөмрийн ууны баяр наадамд айрагдсан хүрэн дааг гарч ирсэн байна. Баяр сайхны Жамбал дөржийн одоо хүрэн дааг гарч ирсэн байна. За сая сайхан хонгор халдсан дааг урагшилж байна. Ламын ганцгүй хонгор халдсан дааг. За энэ дэлгэснэ харагдж байгаа үрд мөхийн боргил хилтийн хонгор халдсан дааг сая дэлгэснэ харагдаад өнгөрлөө. За энэ хүү Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн өдрөлөг зориулсан хурдан шандас даагны уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээрээс эргээд үндсэндээ нэг 2 км гарантай явхад за 7 дээр Дорн тамгийн Матас сумын Түмэн хан багийн залуу яж ламын ганцгүй хонгор халдсан дааг байна. Энэ хонгор халдсан дааг Дорн тамгийн Матас сумын Эрдэнэ Бадрах багийн аймгийн алдар туяач Амгалан Баатрын өнөр жаргалын хурдан хол азарганы төлөө ихэнх одоо мөн одоо Амгалан Баатрын өнөр жаргалын үеийн унган адуугаа. За Матас сумын аймгийн алдар туяач Дашнамын их төрийн хангар хүрээ азарганы төлөө сум ихэнх Матас сумын сумын алдар туяач буян дэлгэрийн зол эрдний унгангуунаас харсан сумын алдар туяач баяр сайхны хүү Жамбал дөржийн хүрэн дааг 6 дээр айргийн 5 дээр саяхан Монгол улсын аварга малчин цолныхаа мялалгын баяр наадмыг зохион байгуулсан
Өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан хэсэг тогтхын Бачаргалын халдвартай гайргийн тавтаар гарч ирсэн байна. Даваагийн уган баяр уяач Монгол улсын аврагмалчин үндэд цол тэмдгийн мэлж энэ хялтар даагийг одоо халдвар даагийг бэлгэн дөгсөн санаж байна. За ингээд хурдан таагны уралдааны тархины 3 даагуул үндсэндээ арийнхаа даагнуудаас үндсэндээ нэг за лавтай нүг 100-аад метр холдож байна. За бууралдааг одоо энэ өдрийн баяр наадам 8 дахь давхар уяагаараа уралдаж байгаа. 7 мордод 6 харигдсан байгаа. Аргагүй нэг Дорн тамгийн Матус сумын Монгол улсын аврагмалчин аймгийн алдарт туяа Санжи Осрын баяр сахны адуун сүрэг тэнцсэн аргагүй аралтай Монгол даг гэдгээ баталж за аргагүй нэг одоо 50-25-тай дагнуутай уралцаж энэ зүүнний наран дээр 8 дахь уралдаж одоо энэ өдрийн баяр наадам 7 дахь харагдахаар ингээд энэ урагшилж байгаа харагдаж байна. За амун үзүүн дээр одоо хүрэн дагч одоо нэлээд явуудхан байгаа байна да. Энэ өдрийн баяр наадам дээр хээр дааган дээр одоо арай л одоо очиж ер нь одоо очиж магадгүй байна. Гэхдээ одоо хүрэн даагны хувьд одоо нэлээд явуудхан байгаа байна. Баян хангаа багийн харьяа Чанцал дулмын хүрэн дааг амун үзүүн дээр гарч ирсэн байна. За энэ хүрэн дааг саяхан зохион байгуулагдсан Баян дэлгэр уулын дахилга баяр наадамд айрыг турдсан байгаа. Лавхны уулын дахилга баяр наадамд одоо айргийн арханаар хурдлсан. За очир сүрэнгийн бууралдаагыг одоо бор зөв талаар нь нэлээд нэвтгэн шургууллаа. За 3 даагны хөвч өнөөдрийн наадамд үнэхээр гал гарсан сайхан уралдаан гарч байна. За аргагүй нэг одоо дүүрэн 45 50-тай л ер нь сайхан шүргэлцээд байна да. Хээр даагны хөвч одоо аргагүй өнөөдөр үнэхээр ган гашуухан явж байгаа мөчийг харуулж байна. Дорн тамгийн Матус сумын Баян хангаа багийн залуу яаж Осгон баатрын даваа мөхийн хээр дааг байна. За энэ хээр даагч одоо эцэг нь одоо Дорн тамгийн Матус сумын Буян өндөр багийн харьяад Монгол улсын манлуу яаж Батөчрөн Зэндбаатарын унган тамхтай халдар азраг байгаа. За хүрэн даагийг одоо дахиад одоо унаач одоо нэлен одоо хашир унаач буруу талаар нь дахиад хүрэн даагийг амун үзүүн дээр гаргаж ирлээ. За хүрэн дааг буурал дааг хоёулангийн ер нь одоо аймгийн алдарт бай Санжи Осрын баяр сайхан уяаж хоёулангийн одоо ингээ сайхан гаргаж ирж байгаа энэ зүүнний наран дор. За хоёулаа л ер нь явж сурчсан одоо хоорондоо уралдаж сурчсан адуунууд байгаа. За айргийн дөрв дээр Баян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг байна. Төв аймгийн харьяа сумын алдарт уяаж уран мандлын унган адуу байгаа. Эцэг тал нь Монгол улсын алдарт уяаж за эцэг тал Монгол улсын алдарт уяаж Цэвдэржийн тувааны уул сул азарганы төлөө их нь одоо Төв аймгийн Баян ханга сумын аймгийн алдарт уяаж Алтан гэрлийн унган адуу байгаа. За ингээд одоо хурдан даагны уралдааны 6 дээр одоо хийн дээр сумын алдарт уяаж баяр сайхны хүү Жамбалдэржийн хүрэн даагэр нь хийн дээр одоо нэлээд явуудхан байна да. Унаачийн шинэ унааж одоо арай жоохон явуулаад байх шиг байна. Жолоогийн сайхан тэнцвүүлээд харж байгаа юм бол амар нь ер нь оролдоод байх юм байна. Хүрэн даагэр тун одоо явж магадгүй дааг байх шиг байсан. За ингээд хурдан даагны уралдааны айргийн 5 дээр одоо хишиг тогтхын Бачаргалын халдвар даагыг сая дэлгэснэ харагдаад өнгөрлөө. Сая энэ Бачаргалын халдвар дааг баг наадам нэг айрагдсан байгаа. За Дорн тамгийн Матус сумын Баян хангаа багийн залуу уяаж Буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг сая дэлгэснэ харагдаад өнгөрлөө. За энэ одоо Баян цагаан уулын дахилга баяр наадам 7 дурлаад хүүхдийн ууны баяр наадамд аман үзүүлээд саяхан зохион байгуулагдсан Баян дэлгэр уулын дахилга баяр наадамд аман үзүүлсэн шар ууны баяр наадамд айргийн 3 турдсан гээд бас л одоо 4 5 харагдчихсан дааг байгаа да. За энэ өдрийн баяр наадамд аргагүй нэг Баян хангаа багийн өдрөлөгт ирсэн хүнд хэрхэн мөндөд уяаж хурц хүлэг мордыг одоо аргагүй нэг хөг тэнгэр ивэж хөмөрсөн газар одоо тэгшилж байгаа харагдаж байна. За нэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу тэрхэн дундор одоо хүрэн дааг буурал дааг хоёр ч өнөөдрийн наадам тун одоо явуудхан байгаа харагдаж байна. Монгол дааг гэхэд одоо буурал дааг ер нь төөлүүрээр аваад ах шүү байна. Хүрэн дааг одоо тэрхэн дэндээ одоо язгнаад их гой тавилтаа дааг байна да. Энэ одоо томорж ирээд өшөөл илүү одоо явахаар дааг байна. За энэ хүрэн даагны хувьд одоо Монгол дааг байгаа. За ингээд Дорн тамгийн Матус сумын Баян хангаа багийн өдрөлөг зориулсан хурдан шандас даагны уралдааныг Дорн тамгийн Матус сумын алдарт байж Амрын будын унган адуу Осгон баатрын даваа мөнхийн хээр дааг за хоёр жихээ одоо мөнхийн мөнгөд урагшаа хатгаатай байна. Өгөөмрийн ууны баяр наадамд яг одоо ингээд сайхан хологдолж байгаад тун одоо амгаачтай байж байгаад хадуураад явчихсан. Энэ өдрийн баяр наадам дээр одоо хээр дааг аргагүй нэг хурдан байна. Хазаартай тавьчихсан. Өгөөмрийн ууны баяр наадам дээр хазаартай тавьчихсан бол яг одоо ингээд сайхан хол төрүүлэх байсан. За ингээд өнөөдрийн наадамд одоо дутуугаан гүзэж дундууран дүүргэж хээр дааг төрүүлэн гэж төвний их алтан жолоо өргөлөж наадамчин олноо баясгалаа. Амун үзүүн Дорн тамгийн Матус сумын аймгийн алдарт бай Санжи Осрын баяр сайхны хүү очир сүрэнгийн буурал дааг амун үзүү айргийн 3-т Чанцал дулмын хүрэн дааг за 4-т Буян жаргалын баяр сүрэнгийн хүрэн дааг айргийн 4 за айргийн 5-д Монгол улсын аврагмалчин хишиг тогтхын Бачаргалын халдвар дааг айргийн 5 дурдлаа. За 6-д одоо гарсан цагаас сайхан таргин дурлаж байсан сумын алдарт байж баяр сайхны хүү Жамбалдэржийн хүрэн дааг 6 7-д ламын ганц үхий хонгор халдсан дааг. За энэ хонгор халдсан дааг ч одоо намар оройхон уралж байгаа явж сөрөг авах шиг байна. Зам хөрөөдөл авах шиг байна. 8-д одоо энэ үрд мөхийн боргил элдийн хонгор халдсан дааг 9-д
Эрдэнэ жулууны их тулгын хонгор дааг. За энэ өдрийн баяр наадам нартай хуртай аргагүй нэг нар хурд гişэрсэн өргөн дэлгэр сайхан наадам болж зохион байгуулагдлаа. Яа сая давндагийн матсан 2 дараагийн залууч давам гэдэг юм байна. За энэ өдрийн баяр наадамд хээр үрээ хэд давхар уягаар оролцож байна. Баяр наадам ямар болж байна? 11 давхар уягаар. Баяр наадам сайхан болчихно нар хурд гişэрсэн. Сайхан өдрөлж байна. За баярлаа. Би Асганбаатарын их төрөлөө. Батцсан 2 дугаар үеийн Баян ангавгийн залуу ийч. Өнөөдөр бурал дагав нам үзүүлээ. Тэна. Уурдаг өнөөдрийн бараг 17 Тэ 8 уралдаж 7 орсон. Тэгээ өнөөдөр саха ам үзүүлээ баяртай. Манай хатмаа ихтэл нь манай хатмаа. Ихтэй эцэг нь манай манлаа хоёр гээд ах уу. Тэрний адтеразрны төрөл. багийн өдрөлөг ямар болж байна? Тэгэхээр баярын сайхан сэтгэлтэй болж байна. Баягийн өдрөлөг гоё болж байна. Нар хуурдаг чирсэн сайхан болж байна. Баяртай. За баярлалаа болно. Би төгийнхаа 100 олондоо энэ өдрийн баярын мэд. Би Баттэлгийн шантад 7 мэдэн аа. За миний өрөндөө одоо 7 урж 2 орлоо. Баян дэлгээ ондоо ороод сая энд хамаа 3-аар орлоо. Энэ Эрдэнэ сумын шигэлтэй одоо. Хэрэл Дорн таймгийн хэрэл. Тэ Дорн таймгийн Ингээд хүний унгаа. Жаахна гэдэг найз надад бэлгэн өгсөн хөрх. Найзуудаа стейк баярлаа хурдаа өгсөн. За таад сайхнаа дараа баярын. За би Дорн таймгийн матсан 2 дугаарыг залууч уян жаргалын баярсан гэдэг юм байна. За хүрэндэг энэ өдрийн баяр наадамд хэд давхар уягаар оролж байна. Баярын сэтгэлтэй наадамж болтоо уулзах уу. За хүрэндэг маань өнөөдөр 10 уралдаг гин. Тэгээ 3 ам үзүүлдэг. 1-3-аар орж 1-4-өр сайн 4-өр орлоо. Тий. За энэ багийн өдрөлөг ер нь ирэх жил болгон ингээ сайхан уламж болгон зохион байгуулдаг байхгүй. Энэ жилийн багийн өдрөлөг юугаараа сайхан онцлог байна. Тэр талаар нь та. Өө сайхан болж байна. Нар ороо шороотой сайхан байна шүү дээ. Тий. Таны хувьд одоо жил багийн өдрөлөгтөд оролцдог уу? Оролцдог. Зохион байгуулалт ямар хуваалж байна? Сайхан байна. Зохион байгуулалттай сайхан болж байна. Тий. Баярлалаа. Намайг Баян багийн малчин улсын авраг малчин хэцүү мачрал гэдэг. За. Алтардаг ямар удамтай хэний хамтны унган даагваа. За миний халтарда аймгийн алдарт уяач даваагийн уган мөрийн унгаад дөө. Энэ жилийн хэд давхар уяа болж байна? Энэ жилийн 2-3 дахь уяа. Сая нэг үсний найр баг наадам нэг харагдсан баг тийм ээ. Тэгсэн. За таны хувьд одоо багийн өдрөлөгтөө жил бүр сайхан оролцдог уу? Энэ удаагийн багийн өдрөлөг юугаараа сайхан онцлог байна? Тэр талаар нь сайхан болцох байна. Энэ өнөөдөр багийн маргад өдрөлөг сайхан болж байгаа. Нар хурд гисэрсэн бороотой. Тэгээ сайхан наадам болж байна. Тэ. Том олноо цуглуулсан хурдмараа оролцсон. Тэ. Хүч бүхэвэлд сайхан наадам болж байна. За баярлалаа олноод маш сайхан ариг түрүү аваа. За баярлалаа яриалаа.